Сайн байцгаана уу үзэгчдээ. Хүмүүс бид өсөж том болоод жинхэнэ амьдралтай нүүр тулах үед яахаа мэдэхгүй олон салаа замын үзүүр дээр нэг биш удаа зогсдог. Тэрхүү олон салаа зам мэт асуудалттай нь бид чин сэтгэлээсээ хандаж ертөнцийн эзний үгэн дээр суйрлагдсан зөвлөгөөгөөр тусалдаг билээ. Сайн байна уу захидлын нэвтрүүлэгт маань олон захидал ирсэн. Тэгээд энэ захидлуудаас бид өсвөр үеийнхний төлөөлөл болгон нэг захидлыг сонгон өнөөдрийнхээ дугаарыг бэлтгэж байна. Хамтдаа захидалтайгаа танилццгаая. Сайн байна уу? Танай нэвтрүүлгийн хамт олонд амжилт хүсээд өөр тохиолдсон асуудалтай зөвлөгөө авахыг хүссэн юм. Би найзлуудаагаа үргэлж эхлээд жил гарсан болж байна. Би дунд сургуулийн 11-р ангид сурдаг. Манай найзлууд чөлөөт бөхөр хичээлдэг юм л да. Олон тэмцээнд орж амжилт гаргаж байсан. Одоо 12 оны Олимпиад явах гээд бэлтгэж байгаа. Бид хоёрт нэг том асуудал байгаа. Манай найзлууг аав ээж нь айлын охин жирэмсэн болгочихв гэж загнаад байгаа гэсэн. Үүнээс болоод найз залуу маань надаас салъя гэсэн. Бид хоёр бие биендээ үнэхээр их хайртай болохоор салахад их хэцүү байна. Гэхдээ мөнхийн эзэн надтай хамт байгаа болохоор тайван байх болно. Найз залуу маань энэ болоод байгаа асуудлын талаар юусоо ярилцахгүй. Утасны цаанаас уур уцаартай яриад харин уулзахаараа энгийн харилцаатай байдаг. Одоо би яах ёстой вэ? Энэ асуудлаа хурдхан шийдчихвэл хамгийн гол нь хичээлдээ шамдан зорилгодоо хүрэх хэрэгтэй байна. Ойр сэтгэл санаа нэг л тайван биш вэ. Хичээлээ хийгээ сууж байхад л бодогдоод байх юм. Бид хоёрын үргэлтийг бүгд мэддэг. Ийм асуудал л миний санаа зовоогоод байна да. Та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөөгөөрөө туслана гэдэгт итгэж байна. Хүмүүс бид үүсэн бий болсон цагаасаа л эхлэн бие бинийгээ сонирхон үерхэж нөхөрлж ирцгээсэн. Тэгээд тэр олон хүмүүсийн төлөөлөл болж бидэнд хандсан танд үнэхээр их баярлалаа. Одоо танд зөвлөгөө хүргэе. За энэ ирсэн захидлыг харах юм бол энэ охин зориглож захидал бичсэн үнэхээр сайн байгаа. Харин үнэхээр энэ үерхэл гэдэг бол гэрлэлтийн өмнөх одоо бэлтгэл шат. Гэхдээ зөв таньж мэдэх юм үерхлөө, тийм ээ. Тэгэхээр энэ хоёр гэрлэж цаашдаа амьдрах хүсэлтэйгээр ингэж үерхэж гинэ үү те. Тэр өөрсдийнх нь бодол санаанаас бас нэлээд зүйл хамаарна гэж бодож байна. Гэхдээ гол шугам нь болох тэр үерхэл гэдэг бол ерөөсөө л бие биенийг таньж мэдхийн тулд үерхэж байгаа тэр зүйлийг хэлж байгаа. Үерхэл гүнзгийрээд бие биедээ хайртай тэр шатанд очихлоорэ гэрэлтийн тухай ингээ яригдж эхэлдэг. Одоо шууд ингээд ойрт дотносож бие биедээ хайртай болж тийм ээ. Маш их тийм дотн байдалд ороод бүр хэвийн харилцаагаа алдаад бие биеийг одоо жишээлбэл залуучууд маань мессеж бичээл орой унтахгүй ч байх юм уу эсвэл үргэлж бие бинийгээ бодоод өөр одоо зохистой тэр хийх ёстой ажил одоо сургууль тэр бүх зүйлийг хойш нь тавих явдал байдаг. Зарим залуучдын хөдөлгөх тэр хоёулахнаа онцгой үерхэд хоёулахнаа онцгойроод хоёулахнаа байх гад ингээд одоо онцгойроод хоёулахнаа байх газруудыг сонгох гээд ингээд хичээх явдал байдаг. Энэ бол үерхлийн тийм зогсгүй буруу тишээ явж байна гэсэн тийм тохио байна. Харин зөв тэр хэм хэмжээний дотор хоорондоо одоо таньж мэдэх тийм замаар үерхгүй сайн байна. Үүнээс үүдээд юу гарч байгаа вэ гэхээр бие бинийгээ таньж мэдэх байдал нь хойшлогдож байгаа. Хүмүүстэй харилцаан дунд ороод бусад хүмүүстэй нийгэм дундаа ороод явах юм бол илүүтэйгээр таньж мэдэх тийм боломжтой. Харин хоёулахнаа одоо онцгойрч үерхснээр бие бинийгээ зөвхөн одоо сайн талуудыг тийм ээ бие биендээ дуурлаад зөвхөн сайн талуудыг олж хараад тэр дутагдaltaй юм уу сул талуудыг олж харахаа болчдөг байна. Бүр өөрөөр хэлбэл нэг талаараа энийг бол сохор дурлал бол сохроо гэж хэлдэг юм учиртай. Тэгэд ингэж үерхэх явцдаа тэр алдаа дутагдал ямар нэгэн тэр сул талын огт харалгүйгээр зөвхөн сайн талуудыг ингээд бие биендээ урамшуул зөвхөн сайн талуудаараа нэгдэж нийлж байгаа мэт маш дотн болдог баг. Тэрний дараа энэ үерхэл гинт уналтын байдалд орж гинт зогсдог. Яг гэвэл хит дотн байдал бол салах шалтгаан болдог баг.
Библиэр үерхлийн талаар бас бичсэн байдаг. Тэгээ Библи Эхлэл номын 2-р бүлэг дээр эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш учраас би түнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тохирох, таарах гэдэг энэ үг маань бас бидэнд нэг зүйлийг хэлж байдаг байгаа. Тэгээ бас цаашлаад ингээ харах юм бол 21-22 дугаар эшлэлдэр эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтаж байх зур хавиргаас нэгийг сугалж аваад ормыг нь махаар бөглөжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв гэж хэлсэн байд. Тэгэхээр өнөөдөр эмэгтэйчүүд бид нар бас хэн нэгний хавирга байдаг байх нэ. Тэгвэл үнэхээр яг түүний маань таарч тохирох яг тэр эзэн болсон тэр хүнтэд бид нар нөхөрлөж үерхэж цаашлаад бид нар гэрлэх ёстой байна гэдэг энэ одоо дүрм эндээс гарч ирж байгаа маа. Тэгээд магадгүй энэ саяын энэ уншсан зүйлийг хүмүүс сонсоод үлгэр ч юм уу, домог ч юм уу юу яриад байгаа хүн яхаараа хүний хавирнаас бүтсэн байдаг үлээ гэж бодож магадгүй. Энэ бол үнэхээр жинхэнэ үнэн боловч яг бид нар үерхэж байгаа энэ үерхэл маань амьдрал болно гэдгийг хүмүүс магадгүй тэгж найддаг байгаа. Гэтэл үерхэл болгон амьдрал болдгоо. Яг энэ үерхлээрээ энэ хүн үнэхээр миний хос мөн үү? Миний одоо яг таарч тохирохтой одоо эвлүүлдэг тоглоом шиг яг тэр нэгэн минь мөн үү гэдгийг таньж мэдхээр үнэхээр цаг хугацаа өнгөрөх тэр зүйлийг маань үерхэл гэж хэлдэг байгаа. Харин одоо ингээд одоогийн үеийн залуучуудыг харж байх юм бол харин өөр хүннийтэй таарч тохирох тэр хүнийг би өөрийнхөө болгох гээд тэгээд би түүнтэй бүр гэрлээгүй гэж бэлгийн харьцаанд ороод тэгээ үүнээсээ болоод маш их шанал зовж байгаа хүмүүс зөндөө их байдаг байгаа. Энэ бол үнэхээр байж боломгүй зүйл бөгөөд энэ бол хизээч амьдрал болохгүй бөгөөд энэ бол зөвхөн л зовлон л авчрах харамсалтай зүйл учраас яг өнөөдөр танилцсан үерхэж байгаа тэр хүн маань яг миний тал бие мөн үү? Миний нэг хэсэг мөн үү гэдгээл маш сайн мэдэж таньж үерхээсэй л гэж бас энэ хосуудад болон бусад олон бас хосуудад хэлмээр байна. Таньж мэдэх гээд ярьж байна тийм ээ. Тэгэхээр зүгээр л хамт ингээд байгаа цагийг өнгөрүүлвэл таниад мэдчихнэ гэж бас амарханаар бодож иж бас болох юм тийм ээ. Тэгтэл таньж мэдэх үйл явц бол маш олон одоо хүний амьдралын талбар маш олон байгаа учраас тэр олон талбарууд дээр тэргүүнийг бас ажиглах хэрэгтэй. Тэгэхээр түрүүн арин бол ярьжсэн тийм ээ. Хоёулахнаа л байгаад тах юм бол би биений хизээж таньж чадахгүй тийм ээ. Зөвхөн би чам тайртай чи надад тайртай гэд би биений түшгэлсэн харилцаагаар яваад байна гэсэн үг. За тэгээд нэг нь унах юм бол давхар хоёул сүрч унах гэсэн үг тийм ээ. Тэгэхээр үерх гэдэг бол зүгээр л одоо бие даасан хоёлаа өөр өөртөө тустай бие хүн гэдгийг харуулж чадсан. Дээрээс нь хамт олон дунд үерхдэг. Тэгтээ би ямар хүн бэ, чи ямар хүн бэ гэдгийг бие биенээ сайн одоо таньж мэдсэн тийм үйл явц байх хэрэгтэй. Өөрөө хэдий ч нэ сайн бэлтгэгдэж бэлэн болсон байна. Төдий ч нэ бас бэлтгэгдэж бэлэн болсон тийм хүнтэй очирдаг. Тийм учраас өөрийгөө бэлдээд бас бүх тал дээр тийм ээ дадал зуршил зан чанар тэгээд хүнтэй харилцах харилцаа тэгээд боловсрол тийм үү үнэн чудраг байдал эрүүл мэнд бас өрг гэрийн одоо тэр эдийн засгийн нөхцөл байдал ч юм уу тэр бүх зүйлүүд дээр өөрийгөө бэлтгэж боловсруулсныхаа дараа үерхэж эхлэх юм бол харин төдий чинээ яг бэлтгэгдсэн өөрийнхөө төвшөнд төдий чинээ сайн бэлтгэн төдий чинийхээ хүнийг олж харж чаддаг байна. Харин бэлтгэдэггүй үедээ бас л бэлтгэдэггүй хүнтэй очирдаг. Тэгэхээр хаа нэг газар таны тэр одоо ихнэр болох, нөхөр болох тэр хүнийг эзэн бэлтгэж байгаа. Тийм учраас та бас эзэнт найдвараа тавиад үерхлийн өвдөж, гэрлэлтийн өвдөж эзэнт найдвараа тавих нь хамгийн чухал юм аа. Тавиад эзэн тэр хүнийг надад бэлтгэж өгж байгаа гэсэн тэр итгэлээр тэр одоо сүнслэг байдлаар ажиглаарай. Үүний дараа та хамгийн сайн сонголтыг хийж чадах болно гэж хэлмээр байна. Библиэр бас үерхлийн түүх байдаг. Нэгэн хосын үерхлийн түүх байгаа. Энэ хинбэ гэхээр Яаков, Рахел гэдэг хоёр хүний түүх байдаг байгаа. Тэгээд Яаков гэдэг энэ залуу маань Рахел хайртай. Тэгээд тэр маш их хайртай учраас түүний эцгийн гэрт 7 жил ажил хийж эцэгт нь аавд нь тусалж байгаад түүний охинтой суусан байгаа. Тэгэд Библиэр болохоор ингэж хэлсэн байдаг. Яаков түүнд үнэхээр хайртай байсан тул тэр 7 жил нь түүнд хитгэн хоног мэт санагдваа гэж байдаг. Тэгээд цаашлаад бас унших юм бол аавтаа нь одоо гэрээ байгуулад би танд 7 жил одоо ажиллаж хөдөлмөрлөё. Танд туслая харин та надад охиноо өгөөрэй гэж тэр хоёр үнэхээр хилэлцсэний дагуу үнэхээр Лабан түүний аав нь охиноо Яаковд ингээд ихнэр болго өгсөн түүх ингээд гардаг байгаа.
Тэгээд энэ хоёрын үерхлийн талаар ингээд унших юм бол маш цэвэр ариун үерхэл байдаг. Тэгэд яг энэ хоёрын амьдралыг ингээд дуустал нь унших юм бол ингэж 7 жил хайрлаж, түүний төлөө өөрийгөө зориулж, гэр бүлд нь аавд нь тусалж, үнэхээр тэр 7 жилийнхаа хугацаанд өөрийгөө таниулж мэдүүлж, бас үнэхээр тэр хайртай бүсгүйгээ таньж мэдсэн энэ цаг хугацаанд дотор энэ хоёрын маань үерхэл үнэхээр цэвэр ариун байгаа зогсохгүй, бас үнэхээр энэ үерхэл маань хайр дурлал нь хурим болж гэр бүл болоод амьдрсан энэ амьдрал нь үхэл хүртэл үнэнч бас бие бинийгээ хайрлсан, бие биендээ маш их хайртай. Тэгээ зогсохгүй хайртай эхнэрээсээ гарсан хайртай хүүгэн үнэхээр чин сэтгэлээсээ хайрлж чадсан тэр гэр бүлийн амьдрал энэ дээр ингээд гардаг байгаа. Түүх болсон энэ амьдралыг бидэнд эзэн бичиж үлдээснээрээ бидэнд юу хэлж байгаа вэ гэхээр та нар ч гэсэн шиг бас үйлдэрээ гэж биднэрт ингэж үлдээсэн байт юм аа, үлгэр дуурайл болгож. Тийм болохоор энэ охин маань итгэгч охин байгаа. Тэгэд үнэхээр итгэгч охины амьдрал маань үнэхээр яг энэ Рахел шиг, Яаков шиг үнэхээр ингэж амьдрах юм бол энэ гэр бүл дээр эзний нэгүсэл буунаа. Учир нь гэвэл Библийн дагуу дуулууртаагаар амьдрдаг тэр нэгэн дээр эзний ивэл нь үргэлж байд юм аа гэж Библиэлд бас хэлсэн байдаг тийм ээ. Цагтл хэлэхдээ энэ охин маань ингэсэн маа штэ. Би бушуухан шиг одоо энэ болоод байгаа асуудлыг шийдчихэд тэг хичээл номдоо шамдмаар байна гэж ааш тий. Магадгүй энэ залуу энэ хэвээрээ байсараагаад салах хэмжээнд хүрэх юм бол энэ охин бүр л хэцүү байдалд орох юм шиг надад санагдсан. Тэр хүнийг ер нь ингэж бүх зүйлээ орхиж ингэж чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориулж ингэж хайрлах нь ер нь зөв үү? Үерхэлд бол ер нь 100% зориулт гаргана гэж бол байхгүй. 100% зориулт гаргадаг амьдрал бол ерөөсөө эхнэр нөхөр хоёр гэрлэлт байгаа. Тэгэхээр үерхэлд хэрвээ энэ охин 100% зориултыг гаргаад энэ хөвгүүнд ингэж хандах юм бол үүний дараагаар саллаа гэхэд маш их тийм хямралд орно. Өөрөө одоо гүн гүнзгий хямралд орно. Маш хүнд хэцүү цохилт одоо аавна гэсэн үг л дээ. Тийм учраас түрүүн одоо хэлсэн шүү дээ. Яаков Рахел хоёрын үерхлийн талаар ярьлаа тийм ээ. Тэгэхээр цаг хугацаагаар харуулсан тэр одоо нөхөрлөл гэдэг бол тийм ээ удаан хугацааны дараа яг жинхэнэ хайр болж чаддаг гэдгийг бас хэлмээр байна. Сайн байна уу захидлын нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс үүсэн бий болсон цагаасаа эхлэн бие бинийгээ хайрлан үерхэж нөхөрлөж ирцгээсэн. Хин хинтэйгэн үерхэж хин хинийгээ хайрлах нь хувь хүний дурын асуудал боловч энэ зүйл дээрээс охид хөвгүүд маань алдаа гаргаж насан туршдаа зовж шаналн амьдрах нь цөөнгүй байдаг болжээ. Библиэлд хэлэхдээ хүн бүрд тохирсон нэг туслагч байгаа талаар бичсэн байдаг. Бид бие бинийгээ насан туршдаа хайрлах мөнхийн эзний төлөвлөгөөнд ор бүтээгдсэн. Одоо та бүхэндээ Библиэд заасны дагуу ирэхэд ариун хурмаа хийсэн нэгэн хосын түүхийг хүргэе. Сайн байна уу? Тэгээ намайг Эрдэнэ ойр гэдэг. Би бас шинэхэн залуу гэр бүлийн өрхийн тэргүүн болсон. За анх бит хоёр 2005 онд танилцсан. Тэгээд бит хоёр яг Есүс Христийн чуулганд анх явж тэнцэнээс нэг салж хараад тэгээд нэгэндээ хайртай сайн гэдгийг хэлжсэн. Тэгээд бит хоёр 2 жил гаруй яг Есүс Христийн чуулганд нэгэн үйлчлэлээр үйлчлдэг байсан. Би Христийн чуулганд бөмбөр тоглодог байсан. Манай эхнэр маань дуулдаг байсан. Тэгээд 2 жилийн дараа би надтай үрхээчээ гэсэн саналыг тавьж байсан. Тэгээд тэр үед нь болохоор юусэн тэр тухай бодож байгаагүй учраас би шууд үгүй болоогүй хаа би чамтай үерхгүй гэд хэлжсэн л да. Тэгээд яг тэр хэлэхэд маань нөхөр тийм үү за гэд тэгээд бид хоёр зүгээр ингийн найзууд байхаа шийдээд бид хоёр 1 жил гарсан зүгээр ингийн найзууд болоод хамт цуглаандаа үйлчлээд тэгээд яг Бурхныг хайрлсан хിവэрээ яг энэ он жилүүдийг яг өнгөрөөсөн. Харин яг жилийн дараа эзэн надад яг Эркаг улам илүү таньж мэдэх тийм боломжийг өгч би бас нөхрөө улам илүү таньж бас эзэн дотор бас яг яаж өсөж төлөвшөж байгааг нь яг өөрийнхөө нүдээр харж ирсэн учраас илүү яг түүнийг бас хайрлах бас тийм хүсэл надад төрж исэн. 7 оны 1 сарын 1-нд бит хоёр хамтдаа нэгэн тийм Магдалины семинарт Христийг хамтдаа багтах тийм Магдалины семинарт очсон байгаа. Тэгээд энэ хүн Магдалины семинарт хараад түүнийг бас гэрт нь өргөж өгөх тийм завшаан тохиолдоод тэгээд гэрт нь өргөж өгөхөөр явчихсан. Тэгээд үүлээсэн. Тэгээд эхнэр надаас асуусан. Тэгээд чи надаас сайн юм уу гэж асуусан. Тэгтэн би
үгүй би чамд хайртай гэж хэлжсэн. Тэгээ бит хоёрын яг үерхлийн төв маань 2007 оны 1 сарын 11-ээс эхэлсэн. Тэгээд одоо бит хоёр яг Есүс Христ дотор Бурхны дотор 3 жил үргэлжсэн. Тэгээ бит хоёрын үерхэл бол яг эзэн дээр суйрлагдсан бас яг эзнийг хайрсан тийм үерхэл байсан болов уу гэж бодож байна. Бит хоёрыг хоёулаа хамт сүм цуглаандаа үйлчилдэг. Тэгээ бас Бурхныг хайрлаж энэ үерхцээ хугацаанд улам илүү түүнийг таньж мэдсээр байсан. Тийм ч учраас яг бидний үерхэл бат бих 3 жилийн хугацаанд үргэлжилсэн болов уу гэж бодож байна. Яг хүнд хэцүү, салхишуурах шиг үеуд байсан ч гэсэндээ бид яг эзний үгэн дээр бат зогсож яг түүний яг бидний амьдрал дээр сургаж байгаа тэр сургамжийн дагуу бид хоёр бас яг үерхлээ үргэлжлүүлсээр байсан. Тийм ч учраас бид хоёрын үерхэл бас бусдад илүү гэрчлэлтэй, бусдад бас олон зүйлийг бас сургасан тийм үерхэл байсан болов уу гэж бодож байна. Заримдаа бас бид хоёр маргалдах тохиолдол байдаг, зөрөлддөг. Яг бол хоёр өөр ертөнцүүд байдаг болохоор бас хоорондоо зөрөлдөх, маргалдах тохиолдол байдаг. Тэгээ энэ үед болохоор яг Есүс Христос бидний уучлалын айдлаар харж, уучлалын айдлаар бид хоёр бас нэг нэгэндээ төрүүлж буулт хийх, тэ нэг нэгнээ юу болсон, юу болохгүй байна, бүтэхгүй байна гэдгээ ярилцах тийм бас цагуудыг гаргаж эхэлсэн. Тэгээд чиний тим зан чинь таалагдахгүй, чиний ийм зан чинь таалагдахгүй ч юм уу. Иймэрхүү тийм нэг нэгэндээ илүү ойлгуулж ярьж байсан маань бас бид хоёрыг бас хамтдаа бас үрэх тэр цагууд нь байсан. Тэгээд 3 жил үерх хугацаанд бид хоёр бас гэрлэх талаар ярилцаад маш их олон зүйлийг мөрөөдөж хүсдэг. Тэгээд бас түүнийхээ дагуу маш их залбирдаг байсан. Тэгээд яг 3 жилийн дараа эзэн яг цаг нь болоход яг бидэнд яг өөрийнхөө тэр гайхамшигыг харуулж яг биднийг бас тэр сайн хорин ихэд бас тийм гэрчлэлтэй, гайхамшигтай тэр цаг мөчийг бас яг эзэн бидний амьдралд бэлдэж маш сайнаар хийж өгсөн. Тэгээд бид хоёр хурмаа хийж одоо яг 2 сар 3 сар болох чинь. Тэгээд энэ хүү хугацаанд яг хурм хийх тэр өдрүүдэд бас эзнийг бас гайхамшигтайгаар мэдэж бас эзэн өөрийнхөө ивэл өрөөлийг бидний бит хоёрын дээр байлгасан үнэхээр их талархдаг. Тэгээд үнэхээр Библиэлд хэлсэн байдаг л да. Библийн Эхлэл номон дээр эр хүн эцэг их орхиод нэгэн бий бол их нартайгаа нэгэн бий болоод яваарай гэж хэлсэн байдаг. Тэгээд бит хоёроос хамтдаа хурмаасныхаа дараа тусдаа гарсан байна. Тэгээд одоо бид хоёр тусдаа амьдарч байна. Тэгээд энэ хугацаанд бас яг нөхөр хүн ямар байх хэвээр, эхнэр хүн ямар байх хэвээр бас тэр дотроо бас үнэхээр эр хүндээ эзэн яг хариуцлагыг байлгасны адилаар бас үнэхээр хариуцлагатай тийм өчигдөр ирсэн байна. Өмнө нь бол ээж аваасаа тусламж аваад, ээж аваасаа асуудыг зөвлөдөг байсан бол одоо их нартайгаа ярилцаад яах вэ хөө бизнес суугаад тийм цаг мөчүүдийг өнгөрүүлээ явж байна. За уцтаа залбирцгаая. Ортон ертөнцийн бүтээсэн хавхуу их эзэн байна. Танаас надад өгсөн эрх мэдлийн дагуу таны хайртай хөвгөн охин хоёрыг нэхин гэр бүл дотор өрөө залбирч байна. Мэдээж бид нэр яг ертөнцийн эзний яг хайр инэрлэр гэр бүлийг босон байгуулж байгаа учраас бас яг ертөнцийн эзэн ивэл өрөөлөөр энэ амьдралаа илүү сайн бат бих бас эзэн яг биднийг өнөр өтгөн болоорой гэж юрөөсний адилаар бид бас яг өнөр өтгөн болоод бас яг энэ амьдрал энэ ганц олж байгаас энэ амьдралдаа алдахгүйгээр үнэхээр тэр сайн сайхнаар амьдрнаа гэдэгтээ маш итгэж байна. За үерхэлд эцэгхийн оролцоо их чухал байна. Тэгээд зарим эцэгчүүдийн хувьд байна болохоор одоо ерөөсөө оролцохгүй. Тэгээд сая бас дурдчихсан. Оролцохгүй ингээд зүгээр зөнд нь ингээд орхидог байна. Тэгээд энэ бол бас буруу, тийм ээ. Заад зөвлөж тэгтээ дотноор бас өөрсдөө туршлах дээр үндэслээд бас чиглүүлэх нь зүйтэй байна. Гэхдээ зарим эцэгчүүдийн хувьд болохоор оролцоо нь хитрхий тэр дундх асуудалд нь хутгалддаг байна. За ингээд ирэхлээр тэр хоёр одоо охид хүүхдийн хувьд дотор үерхэд хэцүү болж байгаа. Энэ охины хувьд ч гэсэн ингээд өсвөр залуу яг шилжилтийн насны дээр ингээд явж байгаа. Тийм учраас их онцлогтой байгаа.
Өөрөөр хэлбэл яг энэ үедээ охид хүүгүүд маань яадаг вэ гэвэл эцэг эхийн үг яриаг авахтаа их муу байгаа. Тэрнийг нь манай эцэг эхчүүд маань төдийлөн одоо ойлгодог юм уу эсвэл анхаарч үздэг учраас ингэж хэлэхгүй бол хэлээд ингэж нэг анхаарахгүй бол ингэж тулгадаг байгаа. Тэнгүүд нөгөө хүүхэд маань бүр ингэж дургуутсаж эцэг эхийнхээ хооронд харилцаа нэвтэрдэг. Ялангуяа ингэж хөвгүүд маань бол эцэгтэйгээ харилцаа яг энэ насн дээр маш их мууддаг. Угаасаа ганц тэр одоо хөвгүүний хувьд тэр эцгийн хувьд тохиолж байгаа явдал биш нийтлэг байдаг. Ягаад гэвэл яг тэр үед залуучууд маань бие даах хүсэл эрмэлзэлтэй. Тэгэд найз нөхдөдтэй болсон. Найз нөхдөйг илүү сонсдог. Энэ найз маань яаж найзууд маань чухал гэдэг тэр хандлагатай. Тэгээ найзуудаа л илүү чухалчилдаг болохоос эцэг эхийг бол нэг одоо юм хэлэх үед нь одоо ядаргаатай тий үргэлж ингэж одоо ханддаг. Би яач бол гэж тий би өөрөө мэдж гин гэх юм уу. Тийм үгнүүдийг их хэрэгэлдэг. Та нарынхаас өөр та нарын үеэс чи одоогийн үе өөр. Та нар ойлгохгүй мэдэхгүй ч гэдэм үү. Иймэрхүү үгнүүдийг хэрэгэлдэг байна. Харин эцэг эхчүүд маань тэр үед нь хүлээгээд илүү ингээ зүгээр нөхөрлөөд хуваалцаад тэгж хэлүүлвэл илүү сайн байна. Харин ингээ зааж юм уу эсвэл ингэж захирч тулгах гэсэн үед бол тэр одоо ямар ч тийм одоо харилцаа үүсэх нөхцөлөг болж байгаа. Тэр юугээрээ бол энэ үерхлийн тэр үерхэлд эцэг эхчүүдийн оролцоо нь бол их одоо өвөрмөц тийм онцлогтой гэж хэлж болно. Найзлуу маань надтай ерөөсөө энэ тухай ярилцахгүй байгаа. Уцаар ярихаараа жоох уур уцаартай, уулзахаараа энгийн хэвээ. Тэгээд надтай одоо энэ болоод байгаа зөрчилтэй асуудлын талаар ярилцахгүй байна гэж хэлсэн баа тий. Тэгэхээр энэ охин хитрхи эмзгээр хүлээж аваад байгаа юм болов уу? Эсвэл үнэхээр тэр найз залуу нь албаар тэгээд байгаа юм уу? Одоо яагаад энэ хоёр маань харилцахгүй байгаа юм болоо? Ярилцахгүй байгаа юм болоо? За үерхэл нөхрөлд бол энэ харилцаа яриа гэж чухал байна. Тэгээ харилцаа яриа байхгүй бол тэр дотн байдал ингээ ус шиг урсаа явчихдаг. Тэгэхээр энэ дээр бие бинийгээ сонсоод залуугийн үед бол тэр охиныг сонсох нь сайн байна. Сонсоод. Тэгээд хоорондоо ярилцах тэр байрлал олох юм бол аяндаа юу хүсээд байгаа тий юу бодож байгаа энэ талыг мэдээд тэгээд сэтгэл хөдлөлтэй энэ бүх зүйл нь энэ миний тухай тийм үү аливаа асуудал дээр ямар байна гэдгийг ойлгож мэдэх боломжтой байгаа. Тийм учраас харилцан яриа хоорондоо ойлголцно гэдэг зүйл нь үнэхээр чухал байгаа үргэлжлээд. Хайр уу шохорхлоо гэдгийг бас хүүхдүүд үерхэж явах явцдаа бас ялгаж салгаж мэдэх хэрэгтэй л дээ. Хайрлаад байгаа юм уу, жинхнээсээ хайр гэдээ дандуураад байгаа юм уу, эсвэл шохорхоод байгаа юм уу, тийм ээ? Энэ зүйлээ бас сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд хайр үл ерөөсөө их төвчээртэй, тийм ээ? Хайр төвчээртэй байдаг. Шохорхол бол үргэлж яарч байдаг. Ямар нэг юмд яарч байдаг. Тэгвэл хайр бас өгн бас дахин өгнө гэсэн зарчим дээр байж байгаа тийм ээ. Энэ бол ерөөсөө гэрлэлтийн зарчим шүү дээ. Тэгвэл шохорхол бол яадаг вэ гэхээр өөрөө л авахыг хүсэж байдаг. Өөртөө хэрэгцээтэй зүйлийг өөрөө авахыг хүсэж байдаг. Шаардж байдаг. За бас хайр болохоор одоо бид гэсэн хандлагаар ярьж байдаг бол тийм ээ. Шохорхол маань зөвхөн би гэдэг хандлагаар ярьж байдаг. Бас хайр яадаг вэ гэхээр хайр бусдыг хүндэтгдэг тийм ээ. Бусдыг хүндэлдэг. Нөгөө хүнийхээ эрх ашгийг илүү одоо хардаг. Тийм байх юм бол шохорхол маань зөвхөн өөрийнхөө эрх ашгийг илүү үздэг. Өөрийнхөө төрсөн өдрийг мэддэг. Өөртөө холбоотой тэмдэглэлт өдрүүдийг сандаг мөртлөө шохорхож байгаа хүн бол тийм ээ. Нөгөө хүнийхийг бол ерөөсөө санахыг ч хүсдэггүй, сандаггүй тийм байх жишээ нь. Хайр бол алдсан ч гэсэн би ийм алдаа гаргачихлаа гэж зоригтойгоор хэлж чаддаг байна. Тэгвэл шохорхол бол тийм ээ аль болохоор тэр асуудлаас зайлсхийдэг. Би ийм зүйл хийгээгүй гэдэг юм ямар нэгэн байдлаар бултаж цухтахыг хичээж байдаг. Тийм байдаг. Тэгэхээр энэ хайр мөн үү шохорхол мөн үү гэдэг зүйлийг бас охид хөвгүүд маань өөрийнхөө ирж байгаа үйл явцаа сайн анзаарч хараасаа гэж бас хэлмээр байна. Тэгээд бас яг энэ дээр бид нөгөө нэг дандаа атгаж амьдардаг. Минийх гэл ерөөс аливаа ямиг те минийх гэсэн болгоно ерөөс тавих дург атгаж амьдардаг. Тэг магадгүй энэ охинд бас яг ийм зүйл байж магадгүй. Тэгээд үнэхээр хайр дурлал бол атгадаг, минийх гэж өмчлөдөг биш. Харин тавихыг хэлдэг байгаа. Хайр бол ерөөсөө эрхчлөө. Бид нар гэхдээ энэ хайр бол ихэнхдээ ээж нарт их байдаг байгаа. Хүүхдтэй хайртай гэдээ бүр хитрхээ ингээл атгачдаг.
Тэгээд ерөөсөө юмыг хянаад л хил хязгаарын дайрч ороод чи тэгж гин ингэж гин хичээлээ хийсэн үү, хэд авсан, яасан ийсэн, өвдөж гин үү, яаж гин гэл ингээд бүх юмд нь оролцдог тий. Тэгэхээр нөгөө хүүхэд нь багалзуурд нь одоо яг багалзуурдж байгаа мэт санагдал гэл тэлчилдэг, дургуутдаг тий. Тэгэл яг өсвөр хүүхдийн асуудал энд л үүсдэг шүү дээ тий. А яг магадгүй энэ охин тэр хүүхд багалзуурдаад байна байл эсвэл яг өөрийнхоороо байлгах гад надтай ярьсангүй, над руу намайг ерөөсөө тоосонгүй, намайг тэгсэнгүй, намайг ингэсэнгүү гэл багалзуурдаад одоо ингээл одоо тэр барьж байгаа гараа уламл чангалал атгаал ивэл энэ охинтой хинч үерхгүй. Ерөөсө бүх хинч ийм эрх чөлөөгүй те хил хязгаарлуун дайрч довтолсон ерөөсөө тэр хүн магадгүй уцаар яртаа ууртай байна гэдг нь магадгүй маш их ядраат ч юм уу те эсвэл маш завгүй байгаад ч юм уу магадгүй ер нь бол бие тамирын энэ хичээл яаж байгаа хүмүүс чинь дасгалжуулагч нар нь бас тий цаг сайн барьдаг, ер нь бас жоохон хатуу чанд байдаг штэ. Зэмлүүлсэн ч байж болно, уцаар ярьлаа гэх тий. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас бодолцож бас хандаасаа гэж хүсэж байна. Тэгээд хэрв энэ охин тэр залууг үнэхээр атгаад багалзуурдаад байдаг бол энэ гараа тавьж өгөөсэй. Тэр залууд үнэхээр хайртай бол бас эрх чөлөөг өгөөсэй гэж бодож байна. Одоо хайр сэтгэлтэй хүмүүс те хоёр биендээ сайн хүмүүс ингээ нэгээ түшиж ингэж байгаа нь сайхан боловч зөв байхгүйгаас болоод те бас нурж унах боломжтой байдаг. Харин үерхэлтэй маш сайнаар үерхэд та яг үерхэж байгаа тэр үйл явц маань хэр одоо дурсамжтай байна те хэр сайхнаар хамаарч ин тэр зүйл нь бол та нарын амьдралд ирээдүйд бас яг тийм болж үргэлжлэнэ гэж бас хэлэхэр байна. Сургаалт төгс номын 19-20 дээр зөвлөгөө сонсож сахилахыг хүлээж ав. Тэгвэл бүхэл амьдралын чи өдрүүд одоо мэрэгэн ухаанаар дүүрэн байх болно гэж хэлсэн байдаг. Хүн оюун ухаандаа өөрийнхөө замыг төлөвлөдөг ч гэсэн эзэн алхаа гიშгийг нь чиглүүлдэг гэж байдаг. Тэгээ та бүхэн өөрийнхөө үерхэл тэр гэрлэлт бүхэл зүйлийг эзэнд өргөж түүний мэрэгэн ухаан, түүний үнэхээр алсын хараа, түүний үнэхээр тэр хайр нэгүслэр та бүхний амьдрал бэлхэх болтгоо хэмээн өрөөж байна. Амен. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Цагтл бичсэн охинд маань чин сэтгэлийн зөвлөгөөгөөр тусалсан Монгол Хүн байгууллагын хамт олонд мөн баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ Библиэл дээр байдаг нэгэн сайхан ишлэлээр өндөрлөе. ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд жинхэнэ хайртай хүн ямар ч зовлонг тэсвэрлэж, бусдыг өрөвдөн хайрлаж, хүнд атаархаж зүтөөрөхгүй, өөрийгөө магтахгүй, их зам болон эвгүй бүдүүлэг ааш гаргахгүй, хувиа бодохгүй, амархан дүрсхийж уурлахгүй, бусдаас өшөө авахыг хүсэхгүй, муу явдалд баярлахгүй бөгөөд зөвхөн шудраг юмд л баярлана гэж хэлсэн байна. Тэгээ та бүхэн нэг ертөнцийн эзний энэхүү агуу гайхамшигтай хайраар өрөөж сайн байна захлын нэвтрүүлгийнхээ 10 дахь дугаарыг өндөрлөж байна. Үзэгч танд ч бас шийдвэрлэхэд хэцүү ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд хандаж захидал бичээрэй. Бид таны захидалд чин сэтгэлээсээ хандаж ертөнцийн эзний үгэн дээр суйрлагдсан зөвлөгөөгөөр туслах болно. Эх 7 хоногийн Баасан гарагийн 18 цагтаа эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баяртай. Үзэгч танд зүрх сэтгэлийг тань зовоож байгаа ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд захидал бичээрэй. Бид таны захидалд чин сэтгэлээсээ хандан ертөнцийн эзний хүн төрлөختөнд илгээсэн үг болох Библиэс хариулах болно.